За манайхан халгаа шиг ургадаг сортуудаа нэг нэгээр нь танилцуулаад өгөөч ээ, сонголт хийхэд амархан болгоод өгөөч гэж хүссний дагуу админ одоо та бүхэнд эдгээр одоо ургадаг ил талбайн арчилдаггүй, тандаггүй, сойдоггүй сортуудыг танилцуулъя. Надад 15 сорт байгаа юм байна. За энэ бол микскээс гаралтай цөлийн үнэг гэдэг нэртэй сорт. Хамгийн гайхалтай нь үр соёосноос хойш 85 дахь хоног дээрээс эхнийхээ ургацыг өгж эхэлдэг. 150-аас 200 г жимстэй. Тэгэд 70 орчим сантиметрийн 60-аас 70 см өндөр ургадаг. Магадгүй Монголд бол арай бага ургах бах 50-аас 60 см. За Тургай гэдэг энэ бас Туркийн гайхалтай сортуудын нэг халуунд маш тэсвэртэй 30-аас 40 см өндөртөө ургадаг. Гэсэн мөртлөө маш том жимстэй 70-аас 130 г хүртэл жимстэй. Ийм гайхалтай сорт байна. Маш ихтэй болцтой. За энэ ягаан тэмээгээд энэ бол бас гайхалтай сорт. Улаан тэмээ, шар тэмээгээд төрлүүд байдаг. За энэ нь бол 120-оос 200 г орчим жинтэй болдог. Тэгээд 170 см өндөртэй болдог. За ийм гайхалтай сорт байна. Дунд эртийн болцтой. За Элита гэдэг энэ Украины масс тариалтанд зориулж гаргаж авсан бас нэгэн гайхалтай сорт байгаа. За энэ сорт бол маш эртийн болцтой 130-аас 160 г жинтэй болдог. За ийм сорт байна. За Богема гэдэг энэ бас Украины масс тариалтанд ашигладаг ил талбайн сорт байна. Бүгдээрээ л намхан ургадаг, халгаа шиг ургадаг гэж хэлж болно. За маш эртийн болцтой ердөө 50 см өндөртөө ургадаг гэж байна. Жимс нь 150-аас 200 г буюу хангалттай том болдог. Тэгээд ийм ягаан өнгөтэй сортууд шүүслэг, амтлаг байдаг талтай. За ийм гайхалтай сорт байна. За дараа нь Сараевын бас нэг сорт. Сараев бол одоо гайхалтай помидор зохион бүтээгч байгаа. Тэгээд түүний олон сортуудын нэг нь бол энэ байна. За энэ сорт нь бол 40-оос 50 см өндөртөө ургадаг. Эхнийхээ ургацыг үр соёосноос хойш 100 дахь хоног дээрээс өгж эхэлдэг. Жимс нь дунд зэрэг буюу 100-аас 120 г жинтэй болдог. Тэгээд сайхан чихэрлэг амттай тийм сорт байна. За Снежная сказка гэдэг энэ цасны үлгэр гэж байна. Хүүтэн тэсвэртэй одоо нэрнээс нь бас харагдаж байгаа бах. Хүүтэнд маш тэсвэртэй. Намхан буюу 50 см өндөртөө ургадаг. 105 хоногийн дараа одоо эхнийхээ ургацыг өгж эхэлдэг. Хэрвээ техникийн дагуу зөв тариалах юм бол бас 85-аас 90 дахь хоног дээрээс ургацаа өгж эхэлдэг. Маш том жимстэй. Жимс нь дунджаар 160-аас 70 г байх боловч 180-аас 200 г хүрэх нь илбэг гэж байна. За салат, кетчуп, сок, лечо хийхэд бол гайхалтай гэж байна. За Сегер гэдэг бас нэг дараагийн сорт байна. Эртийн болцтой хүүтэн тэсвэртэй гэж бичсэн байна. За энэхүү сорт нь 120 г хүртэл жинтэй. 100 хоногийн үр соёосноос хойш 100 хоногийн дараа эхнийхээ ургацыг өгдөг юм байна. За бас нэг ийм хүүтэн тэсвэртэй гайхалтай сорт байна. За Extreme гэдэг энд бас нэг ийм сорт байна. Энэ бол нэрнээс нь хүртэл харахад андшгүй байгаа. Хүүтэн тэсвэртэй эртийн болцтой намхан сорт байна. За тодорхойлолтыг хэдүүлээ харцгаая. 50-аас 60 см өндөртөө ургадаг. Үр соёосноос хойш 100 хоногийн дараа эхнийхээ ургацыг өгдөг гэж байна. 100-аас 150 г жинтэй болдог юм байна. За сахар бол сахарын агуулмж өндөртэй, хагардаггүй. Тэгээд салат болон одоо консервлоход шинээр нь идэхэд их гоё тохиромжтой ийм гайхалтай сорт байна.
хүүтэнд маш тэсвэртэй экстрим халуун хүүтэй аль алинд нь. За энэ сарай үеийн бас нэг юу вэ? Дөрвөжний сарай юу гэд сорт хүүтэн тэсвэртэй 80-аас 90 хоногийн болцтой гэж байгаа юм. Энэ бүр үр соёосноос хойш шүү. Цэцэг гарснаас биш, үр соёосноос хойш. За энэ талаар нэг төгсгөлд нь бас товчхон тайлбар хийж өгнө. 60 см өндөртөө ургадаг, дунджаар 100 г жимстэй, зарим тохиолдолд бол 200 г хүртэл томордог гэж. За ийм нэг бас гайхалтай сорт байна. За Волгоградский 595 гээд энэ бас Оросын одоо алдартай сортуудын нэг. Мас тариалтанд одоо маш ихээр ашигладаг. Амтлаг. За тухайн сорт нь үр соёосноос хойш 110 хоног дээрээс эхнийхээ ургацыг өгж эхэлдэг. Намхан болохоор одоо танах сойх шаардлагагүй. Жимс нь бол 90-ээс 150 г юм байна. Хүрдэг юм байна. За таваарлаг чанар хамгийн өндөртэй ийм домогт сорт байна. Волгоградский 595 гэдэг. За Загадкаг бол манайхан мэднэ. Баруун аймгийнхан бол тариалдаг юм байлээ. Тэгээд маш эртийн болцтой 50 см өндөртэй ургадаг. 80-аас 90 дэх хоног дээрээсээ одоо соёосноос хойш 80-аас 90 дэх хоног дээрээсээ эхнийхээ ургацыг өгж эхэлдэг гэж байна. За 90-ээс 100 г буюу дунд зэргийн хэмжээтэй жимстэй, тээвэрлэлт болон хадгалалт маш сайн даадаг. Шинээр нь болон консервлоход их тохиромжтой гэж үтсэн байна. За Санкаг бас манайхан мэднэ. Энэ бол Молдовын гайхалтай сортуудын нэг, үлгэр домог болсон. За энэ манайхан тарьдаг юм байлээ. Эртийн болцтой үр соёосноос хойш 100-аас 110 дахь хоног дээрээс ургацаа өгж эхэлдэг. 40 см өндөртэй, 80-аас 100 г жимстэй, маш амтлаг, махлаг. Хамгийн гол нь консервлох үед хагардаггүй юм байна. Ямар ч одоо улиралд ган гачигтай бороо уртай улиралд аль алинд нь тогтмол ургац өгдөгөө гэж. За ер нь бол танахгүйгээр ургуулдаг гэж бичсэн байна. За Ляня гэдэг байгаа. Энэ бас Молдовын гайхалтай сортуудын нэг, мас тариалтанд зориулсан. За 35-аас 45 см буюу маш намхан ургадаг. Тэгээд эртийн болцтой 94-өөс 110 дахь хоног дээрээс эхнийхээ ургацыг өгдөг гэж байна. Жимс нь 65-аас 85 г жинтэй. За сортын онцлог шинж нь бол за маш сайхан амттай, эртийн болцтой, хамгийн гол нь нэгэн зэрэг улаадаг гэж байгаа юм. Одоо зарим сортууд бол нэг кистэн дээр 5-6 жимстэй байлаа гэхэд эхний ганц хоёр нь улаачаад бусд нь бол улааж өгдөггүй байгаа. Эхнийхээ жимсийг авахаас нааш улааж өгдөг. Энэ сортын нэг онцлог бол кистэн тэр чигээрээ улаадаг тийм гайхалтай чанартай. Тэгээд тээвэрлэлт бол хадгалалт маш сайн даадаг ийм домогт сорт байна. За Ляня розовая гэдэг чинь одоо ягаан Ляня гэсэн үг. Энэ бол улаан Ляня байна. Шин чанар нь бол яг ижлэхээ. За та бүхэнд нэг зүйлийг хэлье. Эдгээр сортууд нь бол бүгдээрээ намхан ургадаг учраас одоо сортууд тэгээд эдгээрийг бол тандаггүй, сойдоггүй, хүлэмж болон ил талбайд аль алинд тариалж болно. Хүлэмжинд тариалах юм бол арай илүү ургац өгдөг. Энэ дээр гол анхаарах юм нь юу вэ гэхээр үрслэгийг 4 сарын дундуур хийдэг. Одоо бид нар чинь хүлэмжинд тариалдаг өндөр сортуудыг 3 сарын 20-оос 4 сарын хооронд хийдэг шүү дээ, энэ сортыг бол яг эдгээр сортыг бүгдийг нь 4 сарын 10-аас хийдэг байгаа. Яагаад гэхээр үрслэгийн хугацаа их богинохон, маш хурдан цэцгэлдэг. Ерөөсө 35-аас 45 дахь хоног дээрээс эхний цэцэг үүсэд эхэлдэг. Цэцэг үүсэж эхлэх үед тухайн
үрслэхийг талбайд шилжүүлэн суулгадаг байгаа. Одоо бид нар лойлын сортыг 45-аас 60 хоногтой үрслэгийг стандарт гэж ярьдаг те. Эдгээр сортууд бол ер нь 45-аас 50 дахь хоног дээр талбайд гарвал хамгийн тохиромжтой байдаг байгаа. Баяртай.